Сайн бацхан хүүхдүүдээ мэдээлзэн багш Болор Туяа байна. Баруун гарын алганд багтдаг баруун зүүнгийн команд өгдөг багахан мэдээж бараг бүгдэд туслагч тэр юу вэ? За маус байх нэ. Баруун гарын 7 дунд хүрээ 2-оор командыг биелүүлдэг. За өнөөдрийн хичээлийн сэдэв маань баримтад хүснэгт оруулах. Хичээлийн зорилго тухайн программыг ашиглан мэдээллийн дагуу хүснэгтийг оруулах нэ. За мөн хичээлийн зорилт маань төлөвлөсөн хүснэгтний дагуу өгөгдөл оруулж түүнийг хэлбэржүүлэх нь. За дараах энэ даалгаврыг хийхийн тулд бүгдээрээ эхлээд Word программаа нээн. За Word программаа search хэсэг дээрээ хайнаа. Blank document буюу хоосон хуудас үүсгэх. За эндээс insert гэдэг маань энд байна. Дээр. За insert гэснээс table гэдэг маань хүснэгт гэсэн үг байх нэ. За мөн энэ хэсгээс үсэх хэдэн нүд, хэдэн мөр, хэдэн баг нь оруулах вэ гэдгийг эндээс ингээ бас заагаа өгшиж болох нь. Мөн insert table гэдэг хэсгээс хүснэгтийг оруулнаа. Number of columns гэдэг маань баг нь буюу мөр. Number of rows гэвэл мөр нь байх нэ. За түрүүн даалгавар маань хэдэн мөр, хэдэн багантай вэ гэдгийг тоолчихно. 1 2 3 4 мөр, 4 баг нь 1 2 3 4 5 6 7 8 мөртэй байх нь. За 4 баг нь 8 мөр гэдгийг оруулж өглөө. За окей дараад. За 4 мөр 8 баг нь маань орчлоо. За усны хэрэглээ. Усны хэрэглээ гэсэн байна. Яг дээд талын хугацаа гэсэн хэсэг маань нэгтгэгдсэн байна. За хүснэгт оруулж байгаа тохиолдолд table tools гэсэн команд шинээр нэмэгдэж орж ирж байгаа. За table tools команд дотор merge cells буюу нүд нэгтгэх гэсэн үг маань байна. За энэ дээр хугацаа гэдгийг хичээд өгнө. За дараагийн мөрөнд нь хоногт, сард, жилд. За усны хэрэглээ гэдэг маань бас нүд маань нэгтгэгдэх нэ. Merge cells. За хүснэгтээ идэвхжүүллээ. Table tools-с нэхэ layout командын зэрэгцүүлэлтийг сонгоод хүснэгтний голд бүх текст байрлнаа гэх юм. За үүний дараагаар текстийнхээ фонтыг өөрчилнө. Arial фонттой. За 12 гэж болох нь. За ингээд идэвхжүүлж байна. За дараагаар нь should угаах. Шүршүүрт орох. Гар нүүр угаах. За ингээ хүснэгт маань бэлэн болчлоо. За хүснэгтээ энэ доор байгаа энэ сумнаас татаад ингээ томруулж ижигрүүлж болох нь. Мөн design table гэснээс хүснэгтнийхээ өнгө загварыг өөрчилж болох нэ. Shading гэдэг хэсгээс хүснэгтний өнгийг бас өөрчилж өгнө. За мөн тухайн хүснэгтэнд мөр юм уу баг нь нэмэгдээ layout-сны за insert above гэдэг хэсэг маань дээшээ заасан сумтай байгааз хүснэгтний дээд талд мөр нэмж оруулнаа гэсэн үг байна. За дараагийнх нь insert below гэдэг маань хүснэгтний доод талд мөр нэмж оруулнаа. За insert left гэдэг маань хүснэгтний зүүн талд баг нь нэмж оруулах. За дараагаар нь insert right гэвэл хүснэгтний баруун талд баг нь нэмж оруулна.
За энд байгаа either буюу балруул. Энэ балруулыг авснаар тухайнуудыг бас нэгтгэн тухайн зураасыг арилгаж өгнө гэсэн үг. Мөн энэ delete гэсэн хэсгээс cells гэвэл нүд, column гэвэл багна, rows гэвэл мөр, table гэвэл үснэгт тийм ээ сонгоод устгах гэнэ. Үснэгтээ оруулаад дуусныхаа дараагаар insert хийснээс үснэгтэн дотроо зураг дүрс оруулж үзцгээе. За зураг оруулахдаа insert хийсний pictures command-ыг сонгоод за өөрт хэрэгтэй байгаа зураг оруулах нь. За зураг ийм том байдлаар орж ирж байна. Дөрвөн талынх нь дөрвөлжин хэсгээс татаад томруулж жижигрүүлнэ. За ингээ үснэгтэн дотор зураг маань орчиж байна. За зураг оруулж ирж байгаа тохиолдолд формат буюу picture tools гэсэн команд шинээр нэмэгдэж орж ирнэ. За энэ нь зурагтай ажиллах нь. За зургийн хэлбэр дүрс өнгийг өөрчилнө гэсэн үг. За мөн insert хийснээс shapes буюу дүрс оруулж ирж болно. За тухайн дүрсээ сонгоод байрлуулах газараа татаад өрчихнэ. За shapes-ийг оруулснаар мөн drawing tools буюу форматс нэмэгдэж орж ирээд энэ нь shape-ийн өнгө дүрс хэлбэрийг өөрчилж өгнө. За shape дотроо текст бичгтээ mouse 2-оо дараад add text. За ингээд текст бичгэн. Shape дотроо бичсэн текстээ өнгө хэлбэрийг нь өөрчлөе гэвэл энэ хэсгээс өөрчилж өгнө. За эффектийг өөрчилж бас болно гэсэн үг. За үүний дараагаар тухайн зургаа copy дохдоо яах вэ гэхээр зурган дээрээ дараад mouse 2 copy. За хаана хуулах вэ гэдгээ сонгоод mouse 2 paste сонгож өгнө. Ингэснээр энэ зураг маань хувилагдана гэсэн үг. За тухайн энэ хийсэн файлаа хадгалахдаа файл зэсний save. За browse сонгоод за хаана хадгалах вэ гэдгээ зааж өгнө. Документ юм уу? Desktop юм уу? гэдгээ сонгоно. За усны хэрэглээгээд би desktop-н дээр хадгалъя. За сэвлэлээ. За буцаад хадгалсан зүйл рүүгээ орохдоо за дэлгэцэн дээр байх юм бол шууд дараад орчин тийм ээ mouse 2 товшоод орох нь. Байхгүй байгаа тохиолдолд my documents руугаа ороод нэхний файл нэрээрээ хадгалагдсан байгаа учраас за тэгээд гэрийн даалгавартай та нар яг энэ хүснэгтээ үргэлжлүүлэн хийгээд хоосон байгаа зайнуудыг нөхөж бичээрэй.